Сайн байцгаана үзэгчдээ та бүхэн амралтынхаа өдрийг аядахтаа сайхан өнгөрүүлж байна. Хар цагаан нэвтрүүлгийн цоо шинэхэн дугаар танд хүрэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийн хар цагаан нэвтрүүлгийн зочноор Монголын ах хамтын чөлөөт холбооны тэргүүн Бас их хүрэлцэн ирсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайхан урьж байна уу та? За баярлалаа. Та бүхэн сайхан урьж байна уу? Танад телевизийн нийт үзэгчдэд бас энэ өдрийн мэнд хүргье. За баярлалаа. Тэгэхээр Бас ихч бол одоо сүүлийн үед их нам гүмхэн байгаа, чимээгүй байгаа. Тэгээ 2006-аас хойш онд бол одоо нэг хэсэг бол ард иргэдийн ялангуяа ах хамтуудын одоо дуу хоолой болж явж исэн. Тэр үед бол Сахиусан тэнгэр гэдэг нэр хоч авсан байсан. Энэ одоо нэрний талаар бас тайлбарлая тий. За яг тэ зах зээл ороод манай Монголын ах хамтууд чинь бас төрөлсөн анхаарлаас нэлээд хол хаягдсан шүү дээ. Тэр бүхнийг бас сэргээж гаргаж ирсэн. Энэ бол ганцхан Баасан хийсэн ажил биш. Тухайн үед одоо надад дэмжижсэн нийт ах хамтуудын хамтын хүч байсан. Тэг яг удирдах байгаа хүнийхэн хувьд одоо гол цохилт над дээр ирдэг. Тэгээд тэр нэр хайрлсан бахал гэж бодож байгаа. Тэгэхээр одоо Монголын ах хамтын холбоо гэдэг 90 жилийн түүхтэй холбоо байгаа шүү дээ. Тэгэхээр энэ одоо ах хамтын холбооныхон тухайн үед ажиллаа хийхгүй байсан гэж ойлгочлоо. За бүр хийхгүйсэн гэж хэлэх нь цаашаа энэ. Тэгтэл бас нийт ард түмний төсвөр авч ирсэн үед төсөө авч ажиллаж исэн мөртлөө нөгөө намын харьяалалтаа хүлэгдэл бас ажил хийх хүсэл байвч Полисийн ясаа тайлагдчих чадахгүйсэн бахал гэж би одоо өдийг өнгөрсөн цагийн дараа бол дүгнэдэг. Тэгэхээр бас жигсаал цуглаан олцглон гээл бас ерөөхдөө хөгжүүлэх хувьд бас нам гэж ярьлаа штэ. Намыг бас уртаа барьчдаг. Тэгэхээр бас ийм байдал гаргуулахгүй төлөө ер нь ажиллаж байсан. Одоо ер нь цааш та. За яг одоо ер нь тэр 2004-өөс 9 оны хооронд бол бас асуудал их л хурцлж исэн та бүхэн бүгд мэдж байгаа. Тэр үед одоо өнөөдөрхтэй адилхан бас үржингэн олж хараагүй байсан. Юуны төлөө яваад байгаа үржин над ирэхүүгүй гэдэг итгэн үнэмшил бол төрөг байсан. Яг өнөөдөр бол одоо хүмүүс ажигсаж болдгийм байх, цугулж болдгийм байх, тэмцэж болдгийм байх, төр зэсгээр асуудлыг шийдвэж болдгийм байх. Тэр дунд ах хамтууд одоо маш илүү их олон үдэн ус асуудлыг шийдэлсэн. Залуучуудад бол нэлээд өвлөрд байрал болсон бахаа гэдэгт бол итгэлтэй байдаг. Таны хувьд одоо сүүлийн үед нэлээд нам хүн байлаа шүү дээ, тий. 2010 оноос хойш бол одоо бас хөл мэдээллийн хэрэгслэр янз бүрийн сонин сэтгүүл вебсайтуудаар бол таны талаар мэдээлэл бол байх байсан. Урд нь бол одоо бас одоо шар мэдээ ч юм уу тий янз бүрийн байдлаар бол мэдээлэл зөндөө гарч ирсэн. Тэгээ хүмүүс ингэж яриад байна л да. Ямар нэгэн жигсаал цуглаан хийсэн хүн бол яаж хийж байгаа төрийн албанд одоо хамрагдаад байна тий. Одоо эхнээсээ одоо төрийн албаа хаагчд болоод албан тушаал дээр очих нь очоод одоо ингээд нам гүмхэн болчлаа гэж ойлгоод байна л да. Та одоо яг юу хийж? Ер нь яг тэ энэ шинэ нийгэм байгуулж байна. Бид нар чи иргэний нийгэм байгуулж байгаа шүү дээ. Иргэд үүсэж чинь түүнийг төр засаг бас сонсдог. Төрний хариуд нь бас шийдвэр гаргадаг хэвээр ийм нийгэмд орсон л доо. Гэхдээ яг манай одоо 20 гаруй жилийн түүхээс ингээ харахаар аливаа нэгэн иргэний нийгмийг байгуулж байгаа хүмүүсийг аль болохоор маш хурдан барьж авч борцлохын төлөө явж байгаа л да. Энэ одоо та бүхний хэлээд байгаа тэр альбом тушаал авч амын хаадаг асуудал руу их ордог. За би бол одоо нэг ямар ч албан тушаалд очсон ам бол хаагдахгүйгээр л одоо байна гэдэг хат итгэлтэй байдэн шүү дээ. Тэгээ хэсэг одоо бас дугаа байлаа шүү дээ. Нам гүмхэн байлаа шүү. За би 2009 оноос 12 оны хооронд бол Монгол Улсын их сургуулийн хуулийн ангид орсорлцсон. Тэгээд энэ чинь бас надад чинь гудамжны авгаа боловсрол авгаа мессенжероор хэлдэг байсан. Бас энд хариу барих гэж. Тэр бол танд их хүн дээр туссан байна шүү дээ. Хүн дээр тусгаасаа гадна би хүмүүст голгож гэдгээ өөр бол олж харсан. Намайг зөвхөн гудамжны хөнгөж хараад байгаа юм байна да. Бас биш шүү гэдгийг харуулах хэрэгтэй гэдэг тийм зорилго өмнө тавьсан. Тэгээд тэр зорилтоо би бас биелүүлж их сургуульд 2 жил хагасварлаа. Одоо дахиад үргэлжлүүлээд бас магистрт сурч байна. Тэгээ энэ олон дипломны ашгийг одоо хизээ гаргах бол та. За яг би ч нэг диплом аваад ямар задлаж хүн биш учиргүй албан тушаал хийхгүй гэсэн. Дипломын ашиг гэхээсээ илүү эхлээд дипломоор авсан сургалтаа өөртөө хэрэгэл сурыг. Бас өөрсгөө мэдхгүй байгаас одоо тусалж сурыг гэж бодож байгаа. Гэхдээ би зөвхөн дипломыг худалдаж юм уу нэр алдраараа хөөцөлдөж аваагүй яг толгоондоо юм хийж сурч өөртөө хэрэглэхийн төлөө сурч нэг болж авсан. Тэгэхээр ер нь бол таны үеийнхэн бол одоо хараад байхад ихэнх нь бол тайлбартай суугаад ач зээгээ хараад байж гэн та бас нэг үлгэр дуурайл болоод энэ хүмүүст бас. За би энэ дээр нэг үг хэлчихье. Эртний монголчууд одоо 45 насыг эд нас, 55 насыг эдэрмэг нас, 65 насыг ахмад нас, 75 насыг ахмад нас гэдэг байхгүй. Одоо бол манай монголчууд 40 насыг л ерөөс ахмад нас гэж үзэж штэ. Тэгэхээр хүн ам цөвтөө манай монголчууд өөрсдөө бас нэлийн чадварлаг ард түмэн. Гэтэл энийг зөв 40 наснаас эхлээд бүгдийн тэтгэврийн хүн болгож бас гэрээ 20-нд аваачих гэж байгаа төрийн буруу бодлогыг бас эвдэх юмсан тий 75 наснаас эхлээд хүмүүсийг ахмад гэж үзэх юмсан.
гэж боддог. Тэгэхээр би бол өөрийгөө эмээ болчлоо. Тэтгэр аваад гэртээ сууж ах хүн бол биш гэж үздэг. Тэгэхээр таны нас бол одоо чадварлаг насанд нь орж ийн гэсэн. Би бол эдэрмэг насанд нь. Эдэрмэг насанд нь орж ийн гэсэн үг. Тий, дахиад ахмиг насанд орно тэгжиж ахмад болно шүү дээ. Тэгэхээр бол ер нь бол болоог байна. Тэгээд болоог би бол ямар ч байсан одоо цаашд бол бас надад зориг биш үү? Өшөөч их юм хийх бас бодлоо. Ер нь ирэх одоо сонгуулиар улсын их хурлын гишүүдийн эмэгтэй гишүүдийн тоо нэмэгдэх болов. 16 байх уу? Тий. Одоо юм далдыг хардаг далаа юм биш би яаж мэдэх вэ? Ард түмэн тэр юу сонголтоо хийх бах. Ер нь нийт дэвшилт бол ажиглаад хар сүлийн үйл улам л ихсэж байгаа шүү дээ. Эмэгтэйчүүд маань эрэгтэйчүүдээс дутхгүйгээр нэр дэвшиж байгаа. Тэгээ хүмүүс бол бас дутхгүйгээр сонгож байна. Одоо өнөөдөр их хурл 10 гаруй гишүүн болсон байна. Энэ бол ард түмэн эмэгтэйчүүдийг бас илүү олж харж байна гэсэн энэ дүгнэлтэн төрсөн дээ. Та яах вэ? Мэдхгүй байна. Би өнөөдөр хэлж чадахгүй байна. Та ер нь бол нэр дэвшнэ үстэй. Мэдхгүй би 16 онд одоо яах юм бол да би одоо чинь Монголын ахмадын байгууллагын ажлыг бас арчилсан нийгэмд ахмадын байгууллага яаж одоо амьдарч аж төрж энэ нийгэмдээ яаж үүрэг гүйцэтгэж явах гэдэг бас ахмадуудаа харуулахын тулд би Монголын ахмадын байгууллагыг чиг үүргийг засгийн газар дээр хийгээд авч ажиллаж байна. Тэгэхээр би энэ ажлыг бас хөл дээр нь босгож чинкнээс нь бас хийж хойч үед ер нь ажлыг ингэж хийх ёстой байж гэдгийг харуулж өгөх юмсан гэсэн ийм зорилго тавьсан ажилд бол орсон байна. Тэгээ ер нь бол санаа байгаа шүү дээ. Санаач гэж одоо энэ эмэгтэй гишүүдийн дунд ороод бас ажиллах юмсан. За яг л тийм тэнд орсон хорог л би ажиллая шүү дээ. Заавал их хурл орж ажил хийдэг. Их хурлаас гадуур ахаар ажил хийдгүү гэсэн ажил. Хэсэг болоо улсын их хурлд нэр дэвшнэ гэж явж байна. Дэвсэн шүү дээ. Би ч угаасаа 2000 онд дэвсэн, 2008 дэвсэн, 12 дэвсэн шүү дээ. Тэгээд чи амьд одоо Монгол улсад баасан гэдэг хүн улс төрийн итгэн буураг гэдгийг харуулж л нийт дэвшиж байгаа шүү дээ. Тэрнээс биш заавал тэр суудал очиж дарга болж үгүй хэлэхгүй. Би зүгээр гудамжны аваа нэртэй байхдаа асар олон асуудал шийдсэн шүү дээ. Тэгэхээр зүгээр өхмөл их хурлын гишүүн байсан дөрөх нь хөдөлгөөнтэй гудамжны хүн байсан илүү ажиллагаа хийж чаддаг гэдэг би харуулсан учраас энэ дэр бол ард түмэн намайг их хурлын гишүүн болоход бас зүтгэл хэдийн мэн гэдэг үгээс нь харахгүй болсон байхаа гэж би найдаж байгаа шүү дээ. Тэгэхээр та өөрөө хэлж байна л да тухайн үед одоо намайг гудамжны аваа гэж дууддаг байсан гэдэг. Тэгээ бас нэг нийтлэл гарцсан байсан л та баасангийн явсан газар балагтаа гэд хүмүүс ер нь одоо ингэж яриад хахаар тань эвгүй санагдахгүй. Гэхдээ эвгүй санагддаггүй шүү дээ. Яг нөгөө балагтаа гэдэг нөгөө их мэдлэгнүүд ингээд чихэн намар сайхан сууж яхад нөгөө тэдний шин чочоогоод ийм юм уу тийм юм уу шаардаад санаанд нь орлогоор жагсаал тэмцээд ахаар зэрэг тэднийт балаг болж харагдаж байгаа болохоос яг миний тавьсан зорилтуудыг энгийн ард түмэнд бол ашиг болж харагдаж байгаа гэдэгт би бол бүр нөр ихтэлтэй байд. Тийм учраас тэр бол даргнарт балаг болно, их мэдлэлтнээс балаг болно гэхээс ингийн ард түмэнд балаг болохгүй. 111 хүртэл хийжсэн шүү дээ. Одоо яг 5 удаа орсон. Ер нь энэ үед юм юу бодож байв ерөөхдөө? Юу бодогдох юм юм хийсэн биш гараал дахиад тэнцэн л гэж бодогдсон шүү дээ. Өршөөл улам хурцлагдсан шүү дээ. Тухайн үед яг таныг одоо бас нэг хууль зүйн яамн дээр нэмд ард сайттай уулзах гад бас тэн дээр уйллаа тэр одоо өдөрлөгийг өмүүллээ гэж баримтчилсан байгаа шүү дээ. 20 цаг дээрсэн юм. За яг тэр чинь ч нэг өдөрлөгийг өмүүлээд сүйч болоогүй маа зүгээр тавтаа морилно гэсэн хаалгаар бид нэр орсон юм л да. Тэр өдөрлөг болохоос 7 хоногийн өмнө уулзалт хийх хүсэлт гаргасан байсан. Нөгөө алдарт 7 сарын 1-ний асуудлыг хохирчиж үү тийм. Тэгээд тавтаа морилно гэсэн нээлттэй өдөрлөг дээр бид нар очив. Тэгээд одоо уулзах уу яг үгүй нэмдэр цайдаас уцаар асуусан та уулзах юм уу үгүй юм гэдгийг. Тэгэл та битээ тагхаараа дараал гэдэг үг хэлсэн л дээ. Тэгээ би орж ирээд хамгийн гол нь тэр зөвлөгөө өгөх гэж байгаа улсууд дотор та нарт дотор энэ хөлдөгт тонод ирсэн хөл хөгтөө ижиг өрөг төсөлтөлтэй хүн байна уу гэж би уйлцсан. Одоо тэгээ би чи бас нулимс гардаг амьд амтан болохоос ямар лагаар хийгээсэн алин биш үү тийм гэж уйл шүү дээ. Тэгэхээр чин тэгэл уйллал гэж намайг аваад явсан л да. Тэгээ сүүлдээ миний нулимс хүртэл ял болж хувирсан нэгэд тэгтэл үнтэй нулимстай гэдэг би ойлгож байна. Хэд хоног тэнд байсан бэ? 21 хоног байсан. 21 хоног байсан. Уйлсны хадлаа. Уйлсны хадлаа. Тэгээ тухайн үед бол таныг одоо тэнд байхад нэг сэтгүүлч уцаар холбогдсон байсан тий. Тэнд ер нь уцтай байж болт юм уу? Болохгүй шүү дээ. Надтай тэнд ямар сэтгэл уцтаар холбогдож байгаагүй. Тэнд одоо ямар сайтн дээр үлээ ямар ч хэсэг байсан уцаар холбогдоод тэгээ өөрөөс чи яриа аваад энд одоо уц барьж болт юм гэсэн чи болно гэд. Уцгүй бол уцгүй орж хаширсан гэд таныг ярьслаа өгсөн шүү дээ. Үгүй би тэнд сервис уцаар сэтгүүлчтэй ярьслаа өгч байгаагүй. Миний уцыг бол яг шууд хураад авчдаг шүү дээ угаасаа. Ус сурах байтгаад чи өдөөс бүх юм хураана. Өөргөө амиа орлож байна гэдэг их сонирхолтой юм ярьдэн шүү дээ. Тэгээ би ч бол амиа орлох хэмжээний тийм шалсуутай хүн бол биш л дээ. Тэнцдэг одоо та ямар хүмүүстэй хамт байх вэ? Оо тэгэл хөөх юм янз янзын аргаар баригдсан лусууд байж тээ. Нөгөө бие үнэлэгчээд, нөгөө спирт зарагчид, нөгөө савтуугаар машин баригчид тэгэл одоо хадам аав юм уу өөрийнхөө нөхөртөө муудалсан хүмүүс гэлээ. Тэдний ирэх ашигын төлөө одоо бас дуурай гэж бодсон уу танд? Оо яг тухайн үед хүний ирэх одоо зөрчиж байгаа зүйл харагдсан уу? Оо маш их шүү дээ. Анх ингээл ороход чинь хүүтэн байрна тэгэл цагаар бийс суулдаг.
цонхоор чарах ирэхгүй тэгээ цонгож ичтэй тэр нэг жохон мөх штэ. Тэгээ тэрнийхээ төлөө барахад бол зоохон ам дээрээ бас ингээл бүр өмхөнд гарахгүй бол зоохон мөхөн байж лсэн. Тухайд бол шаардлага тавиад парын халаагаад усын тавиулаад одоо найлд нь арц уугуулаад савн тавиулаад тэр охиныг эмчилгээнд явуулаад нэг жирэмсэн охин бас харагдсан байсныг хилжиж гаргуулад гэл зүгээр суухгүй шүү дээ чи миний тэндээ бас ажиллаа хийчихсэн. Ааха. Ер нь та цагдаа нарт ер нь бороход болж ирсэн үү? Ер нь бороход болсон. Үгүй нөө цагдаа нар хийж бороход байгаагүй. Тэгээ хүмүүс л энэ баасан гэдэг хүн цагдаа үздэггүй л үгүй шүү дээ. Цагдаа нар чинь бас бидний чинь хүн л энэ чинь бие биенийхээ хүндэлдэг шүү дээ. Манай цагдаа нар чинь зүгээр ард түмний татвараар хувц өмссөн бас л нэг ард түмний ийг л ардын хүүхдүүд шүү дээ. Команд нь гүйцэтгэл команд энэ чинь тий. Баримтлаад ирэхээр баримтлаад очиж шүү дээ. Өөрхөн яадаг чарга байхгүй. Тэдний ажлын онцлог болохоос биш үнэндээ бас нургуудад барьшлаад байгаа юм биш шүү дээ. Тэр бол би бас нэг ойлгохтой байл үүдээ. Тэгэхээр чин цагдаа бидний хооронд бол тийм үзэл бодлын эсрэг цэцрэг надад үзий ятсан би цагдаа үзий ятсууд бол байдаггүй. Тэгэхээр тухайн үед бол бас одоо ахмадуудад өгсөн байр орон сууцнууд эзний олсонгүй гэсэн гарчигтай бас нийтлаарсан биз дээ. Тэр юу нь ямар очтой? Ямар хүмүүс нь байр аваад ямар хүмүүс нь аваад? Ямар ч байсан 2008 оны 6 сарын 6-нд Ахмад ажтай орон сууцны асуудлыг нэг өрөө байраа 35 сая багтааж бид нэр зарлиг гаргуулж чадсан. Энэ зарлиг гарсны дараа би яг хуурамч одоо хүмүүс арын хаалгад олцоод Ахмадуудын орон сууц руу халдчих гэдэг болгоомжлог гаргахын тулд тухайн үеийн хөдөлмөрийн яамтай ярьж агаад 39-45 баруун хязгаарын дайнд орсон амьд цэрэн байгууллагын нэрсийг өдрийн сондор албасаар зарлуулсан. Тэгээд тэр зарласан нэрсийнхаа дагуу өгсөн. Тэгэхээр энэ дээр бол би Ахмадын орон сууцсан дээр худлаа одоо хажуугаар нэрч хүн авсан гэдэгт бол итгэлгүй. Тэр үед бол одоо 40-од байрнаас яг одоо тантай тэмцэж явж исэн 10-аад хүн л байрыг авсан. Бусд нь бол өргөгд нь боломжтой тий. Бас боломжтой хүмүүст өгсөн байна гэсэн ярьцлага өгсөн байсан. Тэр үед чинь Ахмад ажтай асуудал анх улсаас орон сууц авч ирсэн улсуудыг хасаад огт орон сууц авч байгаа үед нь ихний ээлжинд өгөх гэж шийдвэр гаргасан. Энэ нь 2 сарын дараа буруу байна. Дайнд орсныхын төлөв орон сууцыг урд нь ажлын орон сууц авсан ч гэсэн өгөө гэдэг асуудлаар залруулагдаад бүгд авсан. Та тэрний өмнө байртаа болсон, хойно байртаа болсон. Би чинь 2007 оны арц салбарынхаа баяраар 2 өрөө байр шагнуулсан. Хаанаас өгсөн? Монголын арц салбараас. Монголын арц салбар чинь угаасаа нөгөө арцсан хувьсгалда хүний эрхийн төлөө сайжсан улсуудад байр өгдөг шүү дээ. Одоо нэг миний тооцоогоор 100 гаруй хүн төгчөд байгаа шүү. Тэр улсуудын нэг бий. Тэрнээс биш одоо онцгойлоод нэг тусгайлаад байр авсан юм бол байхгүй. Ер нь энэ бол Монголын ард түмний нийт төсвийн хөрөнгөөр авагдсан байр бол биш. Арц салбаны өөрхөн сангаас тэр сангаанаас үрддэг төсөн. За тэр нь тэгээд мэдээж тэр арчил одоо хөлийн гişүрс улсуудын хөрөнгөний хэлбэр гэж би хардаг. Тэгээ тэнд чи ялгаа байхгүй бас одоо Монголын ард түмний татварын одоо төлсөн мөнгө яваад байгаа юм шүү. Үгүй баха тэнд төсөв тэр бол төсвөөр бүрддэг мөнгө биш. Яг Монгол улсын төсөв өөрөө нийт ард түмний татвараас бүрдэн штэ. Тэрнээс тэр сангууд чинь сайн дураараа асуудлаа дэмжигсэн юм а дэмжил сан бий болдог. Таны тухайн үед одоо бас нэлээд асуудал өндөд байна. Энэ бас аваа ер нь одоо бас жоохон амын дарахгүй болохгүй нэ гэж байр өгсөн юм шүү. Би байр авсны дараа 9 онд ч баримтлагжсэн 10 онд ч баримтлагжсэн шүү дээ. Тэгээ 2 жил бас дуугаа байсан юм шүү. Би огт дуугаа байж үзээгүй. Одоо ч дуугаа байхгүй. Биний амьсгал харагдал дуу харагдаас шигээр дуу харагдах юм ш боломж байхгүй. Би тэгээ 2 өрөө байрны төлөө хүн болж амьдрахгүй шүү дээ. Би чи Монгол улсын хүн чинь эх орныхаа сайн сайхны төлөө хойч үеийнхээ өмнө үр хүлээж л амьдрна. Хүмүүс болохоор 2 өрөө байрныхын төлөө энэ Монгол улс ч одоо нарддаг маань дахиад хэд хэдэн 2 өрөө байрнууд харагдаад байгаа юм шүү. Хаана? Надад одоо тэгвэл хүмүүс сайхан л байна. Одоо хүүхэд маань нэг шалгуу гэрт айлын түрээс сайшин даан чинь тэрийг оруулчихсан тэгвэл тэрийг маань одоо тодруулаад тэгвэл сайн л байна. Надад өөр бол ямар нэгэн байр байхгүй. Тэгээ би ямар нэгэн хунлын асуудлаар асуудалд ханддаг хүн бол огт биш гэж би бас албасаар хэлмээр байна. Би өөрөө байр барьж амьдрмаар байна л да. Би өөрөө барилгын мэргэжилтэй хүн. Шаварчин. Хүний бэлгэнд өгсөн байранд ингэж мяалал сууснаас өөрөө байр барьж дотор нь ороод байж бол одоо хэм гой үйлчлэх юм. Би ер нь надад ингэж буруу үзгээс хардаг улсууд ямаг дандаа таглах юмсан гэдэг тийм хүсэл төрхтэй байдаг учраас өвшөөрч хийж хүсдэггүй. Сул байхыг хүсдэггүй, дугуй байхыг хүсдэггүй шүү дээ. Би шартаа хортой. Шудраг юмны эсрэг би заавал дуурах дуртай. Шудраг юм бол мэдээж дэмжиж явна. Тэгэхээр бас хүл лимч юм бас амьдрч таараа. Тэгэхээр амьдралаас амьдралаа юугаар залгуулж яах ерөөхдөө мөнгө хөрөх гээд ер нь амьдралд одоо хэрэгцээний мөнгө төрөх гэж бас байгаа шүү дээ. Яг хөө би бол тэгж бустай адилхан үнэтэй машин унаа, үнэтэй утас байрыг хувцсны сайхныг үсгэж бодож авдаггүй. Зүгээр л хүнтэй адилхан өнөөдөр хоосон онцгүй хоёр идчихгүй мөр нүцгэн гүйчихгүй болоо. Миний гол зорилго л энэ. Тэрнээс одоо нэг өмч хөрөнгө цуглуулсан улсуудад 10 нас илүү хайрладаг юм болоо та хамаа юу. 10 нас илүү хайрлах гэж илүү юм цуглуулсан чи тийм байхгүй ш.
Бидэд бусдын жишээр адилхан амьдарч байна. Манай өвгөн бол тэгэл гар хөлийн урцаа учраас бусдад одоо ажил хийж өгөө тав оронцос олж байгаа. Одоо би өөрөө цалин авч эхэлж байгаа. Усын төсөөс одоо л инкэст усын төсөөс би цалин авч ажил хийж эхэлж байна да. Тэгэхээр ер нь бол тухайн үед одоо бас нэлээд бас тэмцснийхээ хариуг бол одоо хүртэж эхэлж байна гэж ойлгож байна. Би тэмцний хариу хүртгээсээ илүү Монголын ахмадуудыг өшөө харин зөв зам руу оруулмарх юм. Гэхдээ ахмадуудын холбоо хүртэл ингээ хоёр хуваагдчих юм шүү. Хоёр хуваагдах нь байхгүй. Монголын тухайн үед бол бас одоо 90 жилийн түүхтэй Монголын ахмадын холбоо гэдэг байгаа. Тэгэнгүүт одоо яг таны өөрийн удирддаг бол Монголын ахмадын чөлөөт холбоог гараад ирчих. Тэгээ сая бол одоо саяны сонгуулиар арчсан нам ялсан. Тэгээд ерөнхий сайдтай бас гэрээ хийсэн байсан тийм. Би ингэж хардсан шүү дээ. Монголын ахмадуудыг чөлөөтэй чөлөөгөө арчсан намыг хардсан намах гэж хуваамар байна. Бид нар үндсэн хуулиар нэгдмэл улс гэж зарласан учраас Монголын ахмадууд ч залуучууд ч бүгд нэгдмэл баймаар байна. Тэгэл хэн зөв юм чам тэрийгэ дагаал асуудал шийдэж явмаар. Бүгдийг баазмаар байна гэж. Баазахтай болно биш. Энэ баазах гэдэг асуудал ерөөсөө биш. Ерөөсөө Монгол улсад ахмадуудын чиглэлээр юу хийж байгаа гэдгийг олон түмэнд нэгдсэн нэг ойлголтод баймаар байна. Нэгдсэн улс бид нар баазахдахгүй байгаа нэг талын нэг тарсаар байтал цаан чи их орон зүйн дуусгах гэж залуучууд байна. Тийм учраас Монголын ахмадуудтай бид нар юу гэж ярьж байгаа бол ахмадуудыг намчруулахаа болий. Бид нар одоо энэ намчрахаа нам дагаагүй гэдэг нас бол дууссан. Одоо өөрсдөө хувь зээний төлөө буюу эдийн сайн сандлаа бид нар нэгдвэл явах хэрэгтэй гэдэг нь Монголын ахмадууд хоолой нэгтгэе үндсэндээ хөлийн зөвшөөрөгдсөн байгаа. Бид утгахгүйгээр Монголын ахмадын холбоотойгоо нийлж Монголын нийт ахмадуудад нийт монголчуудад хандсан хамтын нэг байгууллаа шүү гэдэг тийм урайлга гарах бэлтгэл ажилдаа орцсон байна. Та өөрөө айл нам их үлээ. Би ямар ч намын хүн биш. Нам болсон. Нам болсон. Тэгэхээр одоо ер нь бас цаашдаа хийх төлөвлөгөөтэй ажлын хувьд юу байна? Одоо яг юу хийж байна? Монголын ахмадуудын асуудлаар бол хийх ажил маш их байна. Тэтгэврийн зөрүү бол огтарлаагүй. Дээд тэтгэвэр сая гарчаад байхад доод тэтгэвэр 103 мянгатай явж байна. Гэтэл энэ усад бүгдээрээ латхан 70-60 гарч насны ижлэхэн, байгуулжсэн нийгмийн социализмын ижлэхэн, одоо амьдарч байгаа зах зээлийн нийгмийн ижлэхэн, тэ авдаг цалин ийм хол зөрүүтэй нэгдүүд энэ өөрөө нөгөө үндсэн хуулиар олгогдсон хүнийг ялгарлан гадуурхахгүй гэдэг энэ үзэл баримтлал алдагдчихад байгаа. Тэгэхээр би Монголын ахмадуудын тэтгэврийг ямар ч бас ойрхон хэмжээнд хүрэх ажлыг нэг номерт хийнэ. Хоёрдугаар одоо зах зээлд орсноор нөхөн олгоор гээд 4 хүүхдийн ээж нарыг бид нар бүгдийн тэтгэврт гаргасан байгаа. 31 настай 32 настай залуучууд хүртэл тэтгэврт гарсан. 4 хүүхд гарсныхад л. Тэгэхээр нөхөн олгорын ээж нарын асуудлыг бид нар маш хурдан нөхөд тавих хэрэгтэй. 3-дугаарт манай Монгол улс зах зээл рүү орохдоо байгууллагын архивууд хэмжээгээр алдагдсан, өргөгдсөн. Тэгээ энэс болоод нөгөө тэтгэвэр тогтоолох гэхээр хүмүүсийн цалингийн тодорхойлт байхгүй болчихсон. Тэгэхээр цалингийн тодорхойлтгүй учраас хүмүүсийн тэтгэвэр маш худлаа тогтоогдож байгаа. Жишээлбэл 350 төгрөг авсан 24 жил ажилласан хүн 900 төгрөгийн цалинтайс 24 жил ажилласан хүний тэтгэвэр хоёулаа адилхан болчиход байгаа. Гэтэл уг нь 900 төгрөгөөр авчихсан тэтгэвэр өндөр ах хэвээр. Гэх мэтээр бидний донд насрах ажил бий. За ахмадууд одоо өнөөдөр нийгмийн хүн амыг тэжих дийлэн хэмээг ахмадууд нуруунд өрч чинь яагаад гэвэл тэтгэврээ жилээр 6 сараар зээлэр авдаг. Тэрийг аваад залуучууд хүүхдүүд ажилгүй хоосуудад хижээж байна. Тэгэхээр энэ ахмадуудын тэтгэврийг зээлэр авчаад залинд болоод банкнууд 15-аас 18% өндөр хүүтэйгээр тэтгэврийг олгож байгаа нь 9 сарын тэтгэврээ авах гэж байгаа зээлж авч байгаа хүний 2 сарын тэтгэврийг банк шууд хураад авчиж байна. Энэ мэт асуудал дээр ихсэлээд бидэрт маш олон асуудал байгаа. Энэ бүхнийг бид янзлах ёстой, зэгслэх ёстой. Дээрээс нь ахмадууд эмнэлгийн асуудал маш хүнд байна. Ахмадуудад өөр ингэсэн эмнэлэг алга. Одоо 70-аас дээш 60-аас дээш өвдөд очихоор эмнэлгүүд та ч одоо нас хэд 70 гарцсан. Гэхдээ баг л өгөх гэж байгаа юм шүү дээ. Та одоо эмнэлэг зүйлүүд яах юм гэж хэлж байгаа эмнэлэг зөндөө байна. Энийг ирж хэлж байгаа ахмадууд уйлд хэлж байгаа асуудал асар их байна. Тэг бид нэгээд хийх ажил бол маш их байна ахмадуудын чиглэлээр бол. Энэ л бид нар одоо ханцаа шумлж орох гэж байгаа да. Та өөрөө тэтгэврт гарлаа. Гараагүй байгаа. Та одоо идэвлээ. Би эдрэг мэлсэнд яваа. Мэгтэй насаа хэлсэн шүү дээ. Тэсэндээ телевизээр бүр хэлэхгүй. Таныг бас Монгол улсын ерөнхий сайд Алтан уугийн орон тооны бас зөвлөхөр ажиллаж байгааг сонссон. Тэгсэн. Энэ чинь нам хөөд байгаа ажил биш үү? Үгүй би Монгол улсын засгийн газар бол гүйцэтгэх мэдлэг хэрэгжүүлдэг учраас Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд ажил явуулдаг. Нийт ард түмний засаг захиргааны нэгж удирддаг хоног би тэр хүний зөвлөх болсон. Энэний ард зовтох нь вэхээр ерөөсөн манай Монголын томчуудад ямар нэгэн мэдээ шууд хүрдэггүй. Дандаа доороос хаадтай байдаг. Тэгэхээр би энд бол хоёр талын ашигыг харж зөвлөхөр болох нь хүлэвчээрсэн. Нэгдүгээрт би ерөнхий сайдад шууд хэлэх ёстой үгээр шууд оруулж хэлжээ. Тэгвэл төрийн ордны чангаатаа царай алдаа цагдаатад удалснаар авч ямааргүй шүү дээ, тий. Тэгээд шууд ордог. Хоёрдугаар засгийн газрын бодлогод ахмадуудын асуудлыг бид нөхцөлөөр оруулах ёстой. Тэгжээ засгаас зөв шийдвэр гаргах ёстой. Тэгээ энэ хоёр дээр би орон цаагаа зөв эзлэх ёстой гэдэг утгаараа бол Монгол Улсын ерөнхийлөгчийн ерөнхий сайдын зөвлөл хийж байгаа. Орон тооны бос орон тооны бос. Цалин хэд авах вэ? Байхгүй, ямар цалин байлан байхгүй.
Ямар ч цалингүй байхгүй. Ямар тийм зөвхөн дуу хоолойгоо өөрөө тэр үнтэй нүг тулж уулзах ийм л асуудал явж байгаа. Тэгээ янз бүрийн ажил төрөл бол арай хурдан мөтөн тий. Маш хурдан гэж байгаа. Хувийн ч хувьсгалын ч ажил бол арай. Хувьсгалын ажил би огт хийхгүй. Би хувьсгалын ажлыг хувийн ажлыг огт хийхгүй. Би ерөнхий сайд дээр оруулж байгаа одоо би чинь 9 дахь удаага орсон байгаа. Орох болгондоо юу яриад байгаа би бүгдийн цаасан дээр 2 бичээд ерөнхий сайдтай яриад асуудал шийдэж явдаг. Тэгэхээр би алт уур сайд дээр зөвлөх хийснээс хойш ямар санал тавьсан, хэдэн биелээгөө аль нь биелэх шатанд явагдгийг би жилийн дараа ард түмэндээ тайлбарна. Тий. Ягаад жилийн дараа гэж? Яг бас нэг хугацаа орсон. Хугацаа биш үү? Яг аливаа ажлыг чинь хугацаа орно шүү дээ. 3 сар болоод одоо ингэх чинь хутлаа саймсраад хэрэггүй шүү дээ. Ямар ч бас хийгээд үр дүнгийн хараад бодохолгүй хийж хийнүүхээс биш. Дөнгөж жил 2 сар болонготой би тэгжээш гэж хутлаа саймсрах би бол тийм далжганар зам дургүй л дээ. Тэгээ ер нь бол 2006-7 хоног бодвол арай соёлтой тэмцэж байгаа хэлбэр гэж ойлгож байна. Соёлтоос гадна хурдтай боيو. Та тэгээ сэтгүүлээр хэвлэлээр янз янзаар бичүүлдэг. Тэгээд тэр хоёр нь заргалдаж бичсэн гэж асууж байгаа шүү дээ. Тэгэхээр бас 2 сарын 14-нд бас засгийн газартаа бас хамтарсан гэрээ байгуулсан гэсэн. Энэ тал дээр ер нь яг ямар ажил хийж байгааз 21 аймагт бас ахмадын холбоотойтой бас хамтран ажилланаа бас яг ахмад 90 жилийн түүхтэй яг ахмадын холбоотой ахмадын чөлөөт холбооны хувьд бас ажиллана гэсэн иймэрхүү бас мэдээлэл байсан л та. За яг одоо ерөн цаг хугацааны үед манай Монголын ахмадын холбоо гэж одоо 90 жилийн түүхтэй ахмадын холбоо маань өнөөдөр хүртэл ахмадын малгай хурж ирсэн. За сая он гараад 2 сарын 14-өөс эхлээд цаашид ахмадын байгууллагын ажлыг Монголын ахмадын чөлөөт холбоо засгийн газрын өмчиг өрийн хөдөлгөөний гэрээ байгуулагдаж байгаа. Тэгэхэд энэ гэрээний үндсэн дээр бид нар ажиллагаа Сэлэн аймагт эхэлсэн байгаа. Тэгээд Сэлэн аймгийн одоо ахмадын удирдах ажлуудын зөвлөнд оролцоод ирсэн. Сэлэн аймгийн засаг даргатай хамт ажиллагааныхаа гэрээг байгуулсан. Сэлэн аймаг дээр одоо манай хуучин ахмадын холбоо, Монгол ахмадын чөлөөт холбоо хоёр хамтраад нэгдээд хоёр талаасаа удирдлагын зөвлөлтөд гаргаад ингээд ахмадын чөлөөт холбооны салбар зөвлөл Сэлэн аймагт одоо үүссэн байна. Одоо бүх сумдуудаар үүсэж явах гэж байна. За ахмад тээвэртэй холбоотой бид бас хамт ажиллагааны гэрээ хийсэн байна. Одоо бодохгүй бас Монголын ахмад мэргэжлүүдийн үндэсний сүлжээг ажиллуулах хэмжээний энэ ахмадын байгууллагатай бид нараас уулзалт гэрээ хийх гэж байна. За өнөөдөр хэл Хинтээ аймгийн Өмнөдлөр сумын ахмадын байгууллагыг бас хамтын ажиллагааны шаваа тавьчаад явлаа. Гэх мэтчингээр бид нар ер нь ахмадын ажлыг шинэ шатанд гаргах нь зүйтэй юм аа. Энэ зах зээлийн нийгэм, арчсан нийгэмд ахмадын байгууллагын шинжилхэн зүйтэй дээр ер нь нийт ахмадуудын маань санаа сэтгэл бол ер нь бүгд нааш эргэцсэн байгаа. Тэгээ бид нар бас энэ одоо итгэл найдварыг алдахгүй төлөв ажиллагаагаа явуулах гээд. Тэгэхээр энэ оноос л юм ерөөхдөө бол энэ хөдөө орнотогт сая 4 сарын 29-ноос 5 сарын 1-ний хооронд явуулсан ирсэн бид нар. Тэгээ бид нараас ахмад цэгийн гэсэн одоо анхны Монголын ахмадын байгууллагын анхны сайтыг Монгол улсад нийцээд байна. Тэгээ энэ сайтн дээрээс бүх одоо Монголын ард түмэн тэр дэлхийд байгаа нийт хүмүүс Монголын ахмадын байгууллага яаж өөрчлөгдөж байгаа тухай процессыг олж харах юм боломжийг бас бид нийцээд ажиллаж байна. Тэгэхээр таныг одоо бас түрүү ярианда дурж ирсэн тий Монгол улсын ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөр ажиллаж байгаа гэж. Яг одоо ерөнхий сайд өөрөө таныг одоо орон тооны бус зөвлөхөр авъя гэсэн юм уу? Та өөрөө болъё гэсэн юм уу? За энийг бол манай ахмадууд хуралдаж агаад энэ саналыг оруулах зүйтэй гэдэг санал тавиад тэгээ ахмадуудын шийдвэр энэ саналыг ерөнхий сайдд оруулсан. Та өөрөө санааг нь гаргасан юм шүү. Хэдүүлээ ингээд би нэг ерөнхий сайдын орон тооны бос зөвлөх болчихоо гэдэг. Гүйгүй би тэр санааг гаргаагүй. Яг манай ахмадууд би яг хүн юм болохоор бас л эхлээд санал тавих байх гэж харж лээсэн л да. Тэгээд 9 сар өнгөртөл санал бол ирээгүй. Тэгээ манай ахмадууд 9 сарын 14-ний өдөр хуралдаад та одоо бити ингэж одоо санал мандал хүлээж гүрээ суугаад. Одоо эндээ гол нь шиг нийтийн эрх шинжилгээ ажилдаа чухал байна. Тийм учраас та энэ саналыг тавьж өгөөч гэсэн. Ахмадуудын хурлын протоколоор бидний саналыг аль бисаар оруулсан. Тэгээ ерөнхийдөө саналыг хүлээж авч орон тооны бус зөвлөхөр авсан. Яаж хүлээж авсан? Тэгэл хийж хүлээж авсан да. Шууд л хариу өгсөн үү? Тэгсэн тэр дараа. Маргааш навсан шүү. Хамгийн шуурга миний амьдрал хамгийн шуурга шийдвэр гаргасан. Хамгийн хурдан бүтсэн ажил болсон тий. Тэгэхээр бас их ч таныг бас одоо бас яриад байна л да. Та ч одоо эдрэмэг насандаа явж байгаа шүү дээ тий. Эдрэмэг настай. Тэгэхээр таныг 3 удаа нөхрөөс олсон гэдэг юм. Хизээдээ 3 удаа нөхрөөс олоо амжиж байна. Одоо тэмцэж байгаагаа хажуугаар бас нөхрөөс олоо яваад исэн байж таарах. Тэр одоо тэр битсэн манай хэвлийнхэд одоо ямар хүмүүстэй суулгасныг л тодорхойлж гаргаж ирэх. Арга огштой нэг суудсан байсан. Аргатаа суусан, цагдаатай суусан, бас залуу хүнтэй суусан гэж битсэн одоо тэгээд хэвлийнхэн хэвлээ одоо
түгээх гэж бичдэг юм уу, сенсац болгодог юм уу тий. За яг тэгснээр би олмол олны танил болсон. Гавьяатай миний хувьд олны танил болсон тий. Тий, олмол хүмүүс та өөрөө тэгж хичүүлсэн юм шүү тэгвэл. Би юу гэдгийг хичээлэх үү тий. Надад одоо нөхрөөсөө салсан тэгсэн асуудал огт байхгүй. Байхгүй. Тий, одоо хантаа 34 жилдээ ханилж байна. Байдгар байж лээ. Тэгээ одоо тэг бичих яах вэ? Тэгээд би энийг л өнгөртөө одоо яах вэ тий. Тэгэхээр тийм мэдээлэл одоо сонсоод хан чинь яаж хүлээж авах вэ? Гэхдээ тэг манай хантэрчээ тэгвэл мэдхийн чи хоёлаа энийг л хамгийн сүүл харин манай нэг ууралсан шүү. Тэрний мөхөр хэвтрийнхаа нөхрөөс салаад залуу хүнтэй суусан гэдэг тэр манай өвгөн харин уурж исэн. Хүний зүгээр биччихгүй заавал хэвтэр зорж бичээд тахтай яах вэ гэж тэрэн дээр харин жоохон дургуутж исэн шүү. Ер нь одоо ингээ сони ивэл янз бүрийн вебсайт одоо ингээ янз бүрээр таныг доромжлоо өчсөн шүү дээ. Тэгээ ер нь заргалдаж үзсэн үү? Та өөрөө их заргач юм шүү дээ. Гөө би тэр хөвлөнд бол заргалдаж үзээгүй. Тэгтээ тэргүй хөвлийн хэрэгжил гэдэг чинь өөрөө хүнийг янз янзаар бичдэг. Тэгвэл та өөрөө дуртай бичүүлээд идэв юм шүү. Дуртай бичүүлэхээс гадна яг биччихлийг л тэгтээ тэргүй бичсэн болгоныг цаг хугацаа хэмжих юм чинь тэрэнд бол би нэг яадаггүй шүү дээ. Ачаад бол өгдөг шүү дээ. Таны нүүр чи их сайхан толгор юм а тий. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Тэгээ толгор ахаар яах вэ? 8 саяар нүүрээ татуулсан гэсэн. Тийм тэгээд тэгж бас битсэн яг. Тэгээд би жоохон өнгөтэй гялтганаар харагж байгаад бас баярлал өнгөрсөн шүү дээ. Тийм их мөнгө нүүрэн дээр цацалдаг мөнгөч байхгүй. Хоёрдоос нүүрээ ма татуулаад ахаар миний ээж авнаа дутуу төрүүлээг үлдээ. Тий. Тэгээ залуу охтууд ч бас ингээ сайхан хүмүүст одоо залуу охтууд таалагдах гэдэг бас нүүр мүрээ жоохон татуулсан юм шүү. Гэхдээ би зүгээр харахад бол их л толгор харагдаад байна шүү. Таны насны одоо юм өвчлөөгүй байна гэдэг бол бас нэгдүгээр би одоо дэмий юмд ууралж нэр урдгүй. Хоёрдугаарт дэмий юмд ууралдаггүй гэж та бол бас хэсэг бол нэлийн тэмцсэн шүү дээ. Тэр бол бас нэлийн нэр тэр бол маш том нэр. Гэхдээ хувийнхаа асуудлаар л байхгүй. Хүмүүс ч одоо ингээл атаачтай үзэлтэй хордлон сүтгэх гээд би юунийгаа ингээл татваруудын төлөвлөгөө шиг хигэл яваалаа өөрийн нэрийг бараад идэм л шүү дээ. Би бол ерөөсөө тийм асуудал оролцдог. Нийгмийн асуудлаар одоо ингээд нэрвлээгээд та адилхан л стресс авч байгаа. Яг тэр стресс ч бол нийтийн төлөв гэдгээр би цатгалаа явна шүү дээ. Амныхаа төлөв биш нийтийн төлөв нэрвдэж явахарч би чинь сэтгэл зүрхэндээ бол цатгалаа явна шүү дээ. Монгол хүн болсныхаа өөрийг биелүүлж байгаадаа би чинь цатгалал явдаг байхгүй юу? А дарга нарыг хараад нэрвдэж чтээс ингээ ард түмэнтэйгээ сэтгүүлчд рүүгээ ч юм уу тий нэрвднэс ойлголт байхгүй шүү дээ. Тэр шийдвэртэй ноцолж байгаа болохоос би ямар өөр ашиг хайд ноцолдог болохоор тэр бол нэг хүчлээ судал нэр болдгоо шүү дээ. А өшөө боловсруулах өшөө юм уушхар бол тархи оруулах гэхээс атаачтай хөөцөх юм руу ордог. Манай хүмүүс чинь чаддгүй мөртлөө чаддаг хүндний дээр гарах гэж махаж зулгаад шүү дээ. Тэр чинь өөр харин та бол чаддаг хүн нь болоо чаддгүй хүн нь болоо. Би чаддаг чаддгүй хоёрын дундлах. Чаддгийгаа хийж чаддаг чадахгүй гэж шууд хэлдэг л хүн л дээ. Тий. Ер нь юу хийж чадахгүй бол та? За хулгай хийж бол чадахгүй, хүн алж чадахгүй ойлгомжтой. А ер нь тэгээд муу үйлдэлээс хол их хичээдэг шүү. Юу хийж чадвал? А ер нь бусдын төлөө сайн сайхны төлөө юу ч хийж чадна. Одоо өөр хөвг сайн хойч ирээдүйн төлөө сайн л юм гэж үтгэх юм бол тэрийг сайн төрөхийн тулд юу хийх бүгдийг л хийж чадна. Зөвхөн ахмадууд гэлтгөө одоо Монгол орны Монгол улсын төлөө сайхан болгож чадах болов. Угаасаа би газар шороны асуудал гаргаж л тавьсан шүү дээ. Анхнаасаа лиценз асуудал. Энд чинь Монгол улсын өөрийнх нь тусгай тогтмол хувь заяа шүү дээ. Тийм тэгээд би тэрийг гаргаж тавьсан гэдгээр бол өнөөдөр Монголын ард түмний байгалийн маялаг дэлхийн чихэнд хүрчлээ шүү дээ. Гэхдээ манай монголчууд маш удаан сэтгэж байна. Маш удаан ухаарч байна. Би энд бас жоохон гомдолтой байдаг. Одоогоос 9 жилийн өмнө би ашигт мултмлын лицензийг гаргаж тавьж байхдаа Сүхбаатарын Талбайдар 2 жил болохдоо хэлжэлсэн шүү дээ. Тэгээд дэлхийн чихэнд хүрээд одоо энэ хүмүүс ч одоо мэдэж орж ирчээд хамаг алтын ухаа гараа явчихад байгаа юм шүү. Үгүй тэр алт хөтөлбөр энтрийг яриад бид нэр одоо баг хүчнээс шинжэнгээ суугаад яриад хинээс эхэлсэн, яаж эхэлсэн, бодлого нь хаанаас яваа, мөнгө нь хаана яваа, хаана очиж зогсохын тий. Та өөрөө дөнгөж сая одоо би лицензийн одоо энэ асуудал. Тэгээд лицензийн асуудлыг гаргаагүй байсан бол энэ чинь тэгээд өшөө чив чимгүй бүх юм чинь лицензээр дуусгалээсэн шүү дээ. Харин гаргаж тавьсан хүчинд лицензийн асуудал зогслоо, зарим хүчингүй боллоо, өхөө байжлаа гэд эн чинь заавал нэг зогсолт хийсэн шүү дээ. Тэгэхээр эн чинь лицензээр хүмүүс зараад нэг ойлгохоос одоо харин манайхан чинь яг ухаад эхлэхээр нөгөө байгаль дэлхийн сүйдээр бэлчээргүй болоод тий янз бүрийн өвчин гараад ирэхээр хүмүүс одоо доороосоо тэмцэж эхэлж шүү дээ. Одоогоос 9 жилийн өмнө намайг анх тэмцэж байхдаа хүмүүс телевизийн хүртэл хоёр хуваачаал нэг хэсэг нь баасан хайчиж байгаа тэмцээч гээл нөгөө хэсэг нь баасан далд хийгээд бараг л устгаад өгөөч гээл нэг арт хүн манд хүртэл над дээр ингээл хоёр хуваачаал асуудал болж байхдаа бол нэрээс шаналж л байсан. Яасан одоо бас ойлгох цагт хугацаа нэлээд хол байгаа юм даа гэж бодчихсон. Таны тэр үед одоо дэмжиж байгаа нь олон байсан болов уу? За энэ баасан авгаа балаа авгаа гэж хэлж байгаа одоо тэр буруу ойлгодог хүмүүс нь олон байсан болов уу? 2004 оны 11 сараас 2006 оны 3 сар хүртэл ер нь буруу ойлгодог нийлвэсэн шүү. Нийгэмд одоо нэг 70 гаруй хувь нь бүр шууд буруу ойлгодог байсан.
А яг одоо манай байгууллага дээр яг ирээд тухайн миний үгийг сонсоод яг надтай ингэ зэрэгцээд ирсэн усуд бол ясмахтай шийдлээ ойлгоо. Иргэд нь бол сайхан тархины угаал гаргачихсан юм шүү дээ. Тэнд бол тарих угаал байхгүй шүү дээ. Тарих угаал гэдэг чинь шал өөр юм гэдэг шүү дээ. Миний тарих угаал гэсэн бол өнөөдөр тэтгэвэр нэмэгдэхгүй байх нь яасан. Олон хүүхдийн эзнэр асуудал шийдэгдэхгүй байх нь яасан. Ахмад дайчтай орон сууц шийдэгдэхгүй байх нь яасан. Тийм ээ? Монгол ард түмэн лицензийн асуудал учраас ойлгохгүй байх нь яасан. Бүгдээрийг л өнөөдөр би бодитоор хийж өгсөн шүү дээ. Энэ бол тарих угаал биш. Энэ бол бодиттой үн юм байсан. А тарих ухаалт нь дэндүү их байдаг учраас манай ард түмэн яг л тэрийшгээр хүлээж авсан. Одоо бол үгүй ээж гэдгийг ойлгодог болсон. Та өнөр тархиа угаалгаж ирсэн үү? За миний тархи угаагч нэлийн юм болно да. Их л олон ом орох байхад. Их л олон байр орон сууц орох байхтай гэж. Омогоор. Ер нь бол эрхчлөө газар шороо гэдэг ямар их үнцэнтэйг ер нь бол бас Монголын ард түмэн бас хамтдаа төлөөлөл олж бас өнөө цагийн хүмүүст ойлгуулсан гэж би бол хувьдаа боддог шүү дээ. Таныг бол. Баярлалаа. Тэгэхээр ер нь бол одоо цаашдаа одоо энэ лицензийн асуудал гэж ярьж байна л да. Энэ одоо зарим хүмүүс бол ойлгохдоо энэ газар шорооноос баялагын ухаа гаргаа явуулчихна л гэж ойлгодлоо. Энд чинь нэг талдаа бас манай Монгол улс хөгчөд ер нь бол бас нэг төлөвцөн олж өгөх юм шүү. Ер нь яг хуу бид нэр байгалийн баялагаас авч хөгжил дэвшлэрэг оруулж болно л доо. Энийг үүсгээгүй. Бид ингээд дараа сандаачаад байж хооронд бас болно. Гэхдээ Монгол хүний хувьд бол газрын хэвлэл рүү арай дэндүүх орсон. Одоо өнөөдөр бид нар газрын хэвлэлийнхээ 4.1-ийг хэрэгжилсэн шүү дээ. Тэгээ одоо 2.5 сая хүн амьдарч чадахгүй тий. Ихэнх нь хоосон, ахмадууд нь ийм зутарсан, залуучууд нь ажлын байргүй. Энэ бол төр засгийн үнэхээр одоо төр засгийн удирж явах хүмүүсийн тарих бол хэтэрхий хайтгартай хатцсан. Өрөвдмөр болсон байгаа юм шиг. Би энд бол үнэндээ харамсч явдаг. Би 2.5-7 сая хүнийг энэ газар шороонд ухчихад өчнөө байгалийн баялагын хэдэн саяар нь хэдэн мянган тонноор нушаа зөөчөөд хүнээ тийчиж чадахгүй байна. 40 сая гаруй толгой малтай байж махан хямдх хийж чадахгүй. Энэ бол үнэхээр манай төрийн өндөрлөгийн улсууд одоо Монгол улсыг аваад явах эр зэрэг нь бол их тутаж байна. Аваад явах улсууд байхад тэдний цөөдөд байна. Зөвхөн энэ хооронд өстө нөө төрийн хилдгээр ашиг хай тий карьер хөөе эд материалтай бол эрх мэдэлтэй болъё гэдэг хүмүүсийн тоо нэгтчихэд байгаа учраас энэ бол одоо цагийн эрхэнд одоо 1 минут өнгөрөхөд хүртэл бидэнд аюултай байна л да. Энэ дээр одоо бид босоод тэмцэн ихээр үнэхээр телевиз яриад өнөд бүгд тэдний гарт эдийн засгийн мөнгө төр бүгд тэдний гарт эрх мэдэл бүгд тэдний гарт байна шүү дээ. Тийм. Тэгэхээр бид нар бол залуучууд энд бол маш оролцох хэрэгтэй. Ялангуяа тэгжээж бид нар Монгол улсыг аврах хэрэгтэй. Би бол энэ газар ширхний хувьд Монгол улсыг бүх лицензийг хагасгах гэж боддог. Бүгдийн зогсоох гэж боддог. Бид ихтэй Монгол хүний өөдөн татвал тул энэ тархинд байгаа сайн тархитай улсууд байгаа нийтлэг бий болгож Монголыг зөв авч явах хэрэгтэй. Өнөөдөр ингэж лицензээр газар ухажсанд орвол 20 жилийн дараа 30 жилийн дараа дэлхийн технологи авчирал манай хойч үе залуучууд та нар ухах хэрэгтэй шүү дээ. Зөв. Тэг би энэ дээр бол осрох харамс дотор гол тасарч явдсан шүү. Тэгээ энийг бол одоо тэмцлийн хэлбэрээр одоо төрийг гэргүүлнэ гэсэн үг. Залуучуудын оролцоотой. Төрийг эргүүлээд авч явах хэрэгтэй эргээд юугаад олж толоох зүгээр зөв голдролнд оруулна гэж ярих. Яаж оруулах вэ? Тэгээд нэг тэмцээд ирэхээр энэ тэнд барьж аваач хийждэг гэсэн. Гэтэл барьжлыг баригдахаас үнднэ тий. Одоо энэ өвд эз чинь баригдах нь утга арьсан амьдэр нөхчилж энэ Монголыг бидэнд төлдөөсөн шүү дээ. Баригдахаас айгаагүй шүү дээ. 37 оны хэлмэгдүүлэлт 40 хөлөнд буудуулж алуулж байсан. Тэрнээс айгаагүй бол Монголыг аваад бэлдсэн шүү дээ. Тэгээ одоо 21-р зууны залуучууд ийм аймхаа баригднихээс айдаг, загнуулнихээс айдаг тий. Ийм өчүүхэн байвал Монгол өчүүхэн л шүү дээ. Монголын залуучууд өгөхөд бэлэн байж энэ хорно авах шүү дээ. Өөр арга байхгүй шүү дээ. Та өөрөө түрүү хэлсэн шүү дээ. Одоо эрх мэдэл, хэвлэл мэдэл, за тэгээ эд хөрөнгө бүх хүн одоо энэ бүх юм одоо энэ төрийн тэргүүнүүдэд байна тий. Тэгэхээр чи одоо яг ерөөсө хаан харц хоёртой л адилхан болчихж байгаа байхгүй. Монголын ард түмэнд үндсэн хуулиар олгогдсон эвлэлд нэгдэх эрх нь дуу хоолойгоо чөлөөтэй гарах эрх нь байж ах чинь тийм. Та ер нь тухайн үед одоо таныг бас нэг 111-т хидэд одоо авчижсэн шүү дээ. Ер нь одоо хууль эрхцэн үндэслэлгүй авиж чийлээ гэж заргалцсан уу та? Гүү. Яагаад? Цав байхгүй. Нөгөө цаана хийж байгаа. Замаас их юм байхгүйсэн. Гүү яалаа гэж тийм чи би чинь тэмцэл хийж ин тэр чин өчнөө ахмадуудын асуудал шийдвэрлэхээ явж байгаа чинь тэр тэмцлээ хайж байгаа хувийнхаа эрхчгээр надыг буруу барьсан зүг барьсан гэж явж надад цав байхгүй шүү. Гүү зүгээр уйлсны төлөө 111 тавьж хийж одоо тэмцэж. Ямын чин зүг болгох өдөр өөрөө тэр явах өдөр одоо дараа нь олдох байхаа. Эхлээд нийтийн эрх шигадлыг явчаад дараа нь өөрөө төлөө явъя гэж бодоод байгаа шүү. Нөгөө манай Санжаа сүргийн зөргийн хэлсэн үг гэдэг чинь эх орны эрх шигийг тэргүүн тавья гэдэг шиг нийтийн эрх шигийг олон түмний эрх шиг тэргүүн тавьж дараа нь ардаа тэрийг шийдсэн дараа л өөрөөхөд хаваад шүү дээ. Би бол нийт Монголын ард түмний эрх шигийн өмнө бол би гэдэг чинь цэг шүү дээ. Ганцхан үний асуудал чинь зүгээр шар удааны өрөөс нэг гэж шар удаа шүү дээ. Тэгэхээр ганц шар удааны төлөө яваад байд бид нар гүйцэхгүй шүү дээ. Тэгэхээр нийтийн эрх шиглээ бид нар өөрийгөө зорилт гаргаж сурах хэрэгтэй. Таны нүдний шил алтан уухтаа мó. Ямар
юугаар алт байгаа. Тэр алт мал гэдэг юм би мэдчихгүй. Алтан нуухтан шүү. Тэр алтан нуухтаа шилтэж байна. Тэр унших юм бол чарж ирнэ. Нуух нь ямар хамаатай. Тэр бол өчөөх өрөвдмөр өнгө мөнгөний тийг явдаг усуд амнаас гарсан байх л та. Хүмүүс бол ихэнх нь одоо алтан нуухтаа хөөрөг энтер гэл биелүүлчин бенчингээрээ гайхуулдаг шүү дээ. Зайлуулаа тэр тарих осуулсууд л асуудал л та. Тэгээ зарим хүмүүс ингэж яриад байна л да. Нилийн хоолгоос хөдөл хашгирсны эцэст одоо бас өөр ингэсэн амьдралтай бас тий амьдралаа авч явахаар боломжийн боллоо энтер гэл энэ тэнд янз бүрээр бичих юм л та таны. Би бол харин эсэргээрээ би бол эсэргээрээ харин Монгол улсын төр засгийн бодлого зөв байвал багшаа хийсэн ч амьдрсан шиг амьдрна, шавраа хийсэн ч амьдрсан шиг амьдрна, хатгамлаа хийсэн ч амьдрсан шиг амьдрна. Ямар аргаар амьдрах надад бол бяр бай. Та өөр нь ямар мэрэгчлээ вэ? Би багш, эдийн засагч одоо ингээд хуулийн чиглэл. Жүжигчин. Ямар кинон тоглосон юм бэ? Тийм тоглосон. Яа тийм тэр чинь өөр хүүхдтэй өөрөөр үлдээж штэ. Хизээ нэгэн цагт би хөвгшөрн миний ээж залуудаа ийм байж гэдэг. Миний үе одоо маань хараа сууж гэд би дурсгалтаа тэр нь тоглосон. Хэр сайн тоглосон бол. Бөө мэд одоо тэрийг үзэгчл мэддэг байлгүй тэр найруулагчийн тэр мэддэг би мэдэхгүй штэ. Өөрөө байгаа юм л байгаагаар л хийж өгсөн. Танд санал тавьсан юм. Санал тавьсан. Урилга ирсэн би хүлээж авсан. Ер нь хүн юм чи ер нь ямар ч салбарт ер нь бол үзээд алдахад бас гингүй штэ тий. Хүн өөрийгөө л хөгжүүлж явах юм бол жүжигчин болно гэдэг бас жүжигчин болъё гэж ер нь бодож ирсэн үү? Бодгоор орох. Би чи хүүхдтэй байхдаа соёл урлагийн энэ соёлын яамнаас зарлж ирсэн кино драмын ангид үйлч бүртгүүлж ирсэн. Тэгээд тэр нь чи хүүхдийн дүр, эмэгтэй дүр, эрэгтэй дүр гэдэг олон юм. Би эрэгтэй дүр тэнцэжсэн гэж бүр. Тэгээд харамсалтай би тэрэнд яваагүй ядал манай аав тухайд надад зөвшөөрөө гэж жүжигчин болохыг. Тэгээд нь жоохон тийм эрэгтэй тал руугаа хүүхдтэй байхдаа илүү байсан. Одоо юу гэнт дандаа тийм банд эрэгтэй хүүхдтэй тоглоод октод чидэж гойж моёшх юм бол тийм дэх муу тааруу тийм юм байсан. Ер нь миний дуу хоолойч их бүдүүн байсан. Тэгээд намайг эрэгтэй хүүхдийн дүрд тухай тэмцэж авч ирсэн. Харамсалтай би аав маань зөвшөөрөх хүсээс ирж байгаа би. Тухайд манай гэр орныхан зөвшөөрсөн бол би үдээд бас жүжигчин байхыг үүсэх газаргүй л байсан баг. Ахмадын чөлөөт холбооны байр орон сууцны асуудал тухайд бас нэлээд хурцаар яригдс тээ. Зам инвестигийн хампаантай бас шүүгдэлцээд. Тэр ч одоо хамтдаа одоо танаа өмч биш болоод. Тэр ч манай өмч угаасаа биш шүү дээ. Тэгээ яагаад тэмцээд тэр чинь Монголын нийслэлийн өмчийн юутай байхгүй юу? Данстай байхгүй юу? Нийслэлийн ахмадын өргөөгөөд нийслэлийн. Тэгээд тэнд ч одоо тэр компани ч айгүй сайхан юм 12 давхар байшин барилга бариад үгүй. Тэр одоо метр квадратын яг хിവэр нь байшин барьсныхаа дараа өгийн энтер гэдэг чи та бас нэлийн тэмцсэн шүү дээ. Тийм юмч байгаагүй л дээ. Наа чи зүгээр хөвлөөр гарч ирсэн худлаа тарих угаалт. Өстой чиний хэлдэг тарих угаалт. Тэрний эсрэг яагаад тэмцэх гэхээр нэгдүгээр тэр өөрөө түүхэн байр байсан. Хоёрдугаар ахмадуудын одоо өөрийнх нь ганц цугладаг газар байсан. Гуравдугаар тэр газрын дээрх байгаа байшингийн асуудал шийдвэр шууд газрын гадаадын хүмүүс өгсөн байсан. Тухайн үед ахмадууд юусэн гэхээр Монголын одоо энэ бидний бүтээн байгуулсан өмчрөгийг зүгээр л ингээл үлээгээд босцсон юм шиг тийм ингэж өнгөдүүлсэнд нь ахмадууд их дургуутсан. Тэгээд цугладаг орон байргүй учраас ахмадуудын байшингаа өмөр зогссон. Түүхэн талаас нь. Тэгээд бид нэр хамгийн гол нь тэр гадаадын байгууллагыг гаргаж боловч чадсан. Тэгээд нийслэлийн нийслэлийн өмчт мөнгөсөн. Тэгэхээр одоо ер нь Монголын ахмадын чөлөөт холбооныхаа хаана байрлаж байна? За бид нар одоо Монгол Улсын их сургуулийн замын хүртэл нэг түрээсийн байр. Нэг юм юу гэдүүлээ. Айл орон сууц гэдэг чинь бүр өндөр. Тэр нь хоёр давхад байрлаж байна. Түрээсийн хоо. Та бол өөрөө сайхан ордон дөрөвтэй ахмадуудаа тэнд аваач чаал. Саарл ордонд над өрөө бол байхгүй. Саарл ордныг манай Ерөнхий сайдын орон тооны бус одоо зөвлөхөд өрөө байдаг юм гаргаж өгдөг юм уу? Гаргаж өгсөн ч би орохгүй. Яагаад? Яагаад гэвэл хүн ард түмэн маань Саарл ордонд дотор эрх мэдлэлтнүүд байна гэж хардаг. Би болохоор иргэний хөдөлгөөний хүн. Тэгэхээр би эрх мэдлэлтний тоон дотор ороо суучаар намайг Саарл ордонгийн өрөөнд дотор сайн хийсэн ч гуарлуулж харах асуудал үүснэ. Эрх мэдлэлтнүүдийн игнэнд орчлоо гэж болж харна. Тэгэхээр би бол иргэний нийгмийнхаа тэр өөрийнхөө тоон дотор байхын тулд Саарл ордон дотор дэж өрөө авч цалин асуухыг бол би зөвшөөрөхгүй. Тийм учраас надад өрөө ичгээгүй өгсөн ч би авахгүй байсан. Тэрнээс илүү болно гэж байна. Тэрнээс илүү хийн. Ордон дотор болохоор юм болд юм, өрөөц болохоор юм болддог өрөө юм. Тэр ордны ханнаас нь юм гоожддаг юм хайшин. Гэхдээ цалин авсан ч аваагүй ч угаасаа тэнд өрөөтэй байсан ч өрөөгөө байсан ч нөгөө талаараа бас та тиймэрхүү юм ярьлаа. Яг хөө та нар одоо ингэ иргэний хөдөлгөөний нэртээс усад ихэнх нь ордонд ороод албан тушаалтай болчихоор тэндээс л их юм болж байгаа. Хүмүүс бол бүгд л тэгж харж байгаа яг үнэ. Би зүгээр залуучуудаас танаа телевиз залуусын телевиз гэж явдаг учраас би залуучууд нэг юм хэлмээр байна.
та нар биш үнэхээр эд хөрөнгөтэй дутхгүй хөтөхгүй амьдрыг үйл эхлээд нийтийн эрхшийн төлөө сэтгэлтэй эрх мэдлийн төлөө явахдаа эхлээд өөр асар хөдөлмөрлөл тийм ээ өөрсдөөс асар их энерги гарга сайн мөмиг их үз шийдвэр гаргаж сур ялтанд хүр ямар нэг юм бүтээ нийтийн төлөө тэгсний дараа бол тэртээ танад амьдралын ажрал юу гэдэм бэ гэдэг нь өөрөө л аяндаа харагддаг болно ухаардаг болно манай залуучууд одоо намд ороод намд илсээл тэгээд альбом тушаалд очижээ эсвэл их мөнгө цуглуулж агаад мөнгөөр альбом тушаал худалдаад авчиж идэг ийм аимшигтай эмгэнэлтэй хортой бодлогонд бол маш их тархиа угаалгаж байна одоо харин сэтгүүлч таны хэлснээр өстой тархиа угаалгаж байгаа шүү манай залуучууд тийм учраас энэ дээр их анхааралтай байгаарай би энийг нэг бүр хатуу үнэн хэлье над дээр Монгол Улсын их сургуулийн нийгмийн ангид сурч байгаа 2 оюутан ирсэн тэгээ та нар ямар нийгэмд амьдарч байгаа вэ гэхэд амьдарч байгаа нийгмийнх нь нэрийг хэлж мэдгүй байна би ямар нийгэмд амьдарч байгаа хоёрдугаар одоо судлах гэж байгаа зүйлийнхаа хуулиндаа юу гэдгийг аач мэдэхгүй явж байна ямар нийгэмд амьдарч байгаа одоо тэр залуучууд одоо сонголтын нийгэмд амьдарч байгаа гэж хэлж байгаа. Тэгээд бид нар бол арчилсан нийгэмд амьдарч байгаа арчлыг бүрэн төгс биелүүлэхэд тэр арчлынхаа үнцүүлсийг бид яг үнэн мөнөр нь олж харж чадаагүй дандаа говьсан аргаар явуулж байгаа. Тэгээ арчил гэдэг бол хүний өөрчлөлт болдгоо ингээд хэвэн хийгээд авчирч өгсөн зүйл биш шүү дээ. Ямар ард түмэн уурах тарихтай ямар ард түмэн тэр зохион байгуулалтанд оруулж чадсан байна. Тэр зохион байгуулалтаараа энэ хөгжил дэвшлээ хүн төрөлхтөнд харуулж явдаг. Одоо хамгийн хүн төрөлхтөнд олсон сайн засаг бол арчилсан засаг байна шүү дээ. Арчилсан засаглыг сайн байлгахыг төрийг сайн болгохыг бол эргэн болгон одоо өөрийн гэсэн үзэл бодолтой төвөндөө тэнцэж чаддаг зөрчиж байгаа эрхээ сэргээж чаддаг ийм одоо дуу хоолой хинээс яахгүй гаргаж чаддаг ийм иргэд сайн байгаа цагт л арчил сайн болно. Засаг сайн болно гэсэн үг. Тэгээ оюутан гэж ярьж байна л да. Тэгээ манай оюутны юугаар шийдэж мэдхгүй л хариж байгаа. Оюутнуудтайгаа их шоудаг гэж сонссон юм байна таныг. Шоуд шүү дээ. Яга шоудлахгүй гэж. Би ч хүн шүү дээ. Би тэднийтэй карате залуу хүмүүстээ дунд нь ороод тэгэл архитар суугаад. Тийм залуу молон ямар хамаатай. Бид нар нэг л ангид суугаад нэг л багшаар хичээл залгаад танаа анги одоо хэдэн хүүхэдтэй байсан? Манай анги 57 хүүхэдтэй байсан. Аа. Хамгийн одоо настай та тий. Анги дээр тусвал хамгийн ахмаг юм биш үү? Настай биш ахмаг гэнэ. Ахмаг нь тий. Эдэрмэг насны. Тий. Аа. Тэгэхээр бас ер нь бол арчилсны юм дээр шоуж болохгүй гэсэн хууль ер нь бол байхгүй шүү дээ. Тэгээд залуучуудтайгаа нийлээд ер нь бол ингээд явхад ер нь бол ямар санагч. Сайх шүү дээ. Манай залуучууд надаас асуух юм асууж авна. Би тэднээс бас мэдх юм байна. Тэднээс ч бас мэд сурах юм гэж байна шүү дээ. Хүн гэдэг амт зүйл. Жишээл нь бол одоо юу вэ? Би энэс л мэд сурдаг шүү дээ. Гэхдээ одоо жишээлбэл тэд нар чинь ингээд та ер нь одоо Facebook янз бүрийн юмар оролдох уу? Одоо оролдож сурцсан. Би бол Facebook-тэй. Би авцсан, юунд авцсан, мөс орохтой энийг чинь мэддэггүй байсан шүү дээ. Тэгээд залуучуудтай орсны үед би энийг мэддэг болсон, мэйлтэй болсон, мэйл рүү ордог, тэднэртэй харьцдаг. Ингээд би тэднээс сурсан юм зөндөө. Өшөөж их юм сурсан би. Манай залуучууд чинь бас нөгөө нийтийн тарих сайн хөгждөг юм байна. Бид нар ч одоо та нар шиг залуу байхад ерөөсөө орбитын нэвтрүүлэг гэж ганцхан орсон нэвтрүүлэг үздэг байсан. Тэгээд та нар ч юм бол одоо маш олон телевиз үзэж штеп. Энээс маш олон мэдээлэл авч штеп, тий. Тэгэхээр бол би залуучуудаас бол их юм сурсан. Шоудхыг би тэдрээс сурах, би тэдэр заана штеп. Шоудхаа өөрөө. Хэд татхаа та яа? Хэд татхаа? Гэдэг тийм уумар санаад хичдэж болно шүү дээ. Залуудаа шоудчихсан, хэр шоудчихсан. Гэхдээ шоуд шүү дээ. Яа шоудахгүй. Залуу хүн юм чинь оргилон сэтгэлтэй л шүү дээ. Та тэгээд ингээд залуу хүмүүсийг шоунд оруудтаад яваад иж болж байгаа юм. Тэг чи умруу татах юм биш дээ. Зөв шоуд бол хин шоуд болно шүү дээ. Яг болохгүй гэж. Би ямар архиугад гудамжинд тавьж байгаагаар та нар гэсэн юм биш. Та чи үлгэрч байгаа хүмүүс дээ. Үлгэрч байгаа хүмүүс. Шоуд шүү дээ. Би архиугад тасаж болохгүйг нь хэлж өгнө. Зодтолтож болохгүйг нь хэлж өгнө. Шартаж болохгүйг нь хэлж өгнө шүү дээ. Гэхдээ тэгээ хэдрүүлээд угаасаа нэгэнтээ ууцсан хүн бол янз бүрийн авир гаргаж. Тийм нэгэнт ууцсан хүн авир гаргаж. Овоо осгойгоо шаазгай юм суух вэ гэж бас үг. Үгүй шүү дээ. Архийг биш дээ. Галзуурах гэж уудсан архийг одоо сэтгэлээ өөртөө байгаа тэр баяр суслангаа зөв тайлах гэж боддог болохоос тэг заавал одоо архиус юм зодолж дуусна гэдэг тийм тань юм байна. Танаа ангийнхаа ер нь 7 хоногт хэдэн удаа шавдах вэ? За одоо бид нар ч яг одоо 1 2 дугаар курс цогцсон. Ихэвчлэн бол 1 дугаар курстэй шавдсан доо хичээлж гайгүй байсан. Би энэч тавьж авах гол нилээх шавдсан. 2 дугаар курсанд хичээлдээ дараадаа юу за хонхны баяр нэг одоо л бид нар хаяал нэг уулзаж оройн цагаад нэг ганц хоёр пиа бууж тийм маярж ингэ суудаг. За одоо сүүлийн нэг 6 сар бол уулзч чадсан үдээ ингээ цаар л ярьж бид нар яаж яанаас гэж ингээ тгийгээл бид нар байн хоорондоо Мойсе эдэн багш нарыг нэлийн жижигрүүлсэн сураг байсан. Гэхдээ би багш нарыг жижигрүүлдэг. Би тийм танаас айгаад тавьчихдаг байсан юм шүү. Үгүй би хизээж тэгж хүн ойлгож би өөрөө багш хүн шүү дээ. Би өөрөө багш хүн байж багш. За баасанд одоо нэг CD тавьчих юм бол хилам хийгээд унна яшиг тавьчихээ. Мэдгүй юмд нь CD-г нь тавина шүү дээ. Юу гэж би тийм юм мэдгүйсэндээ хилам гэдэг. Би тийм арчаагүй тэнэг хүн биш шүү дээ. Би чинь бас төгссөн сургуультай юм шүү дээ. Би чинь дүнг тэг танилаар авдаг. Багшиг айлгаж авдаг тийм дороод цан тийм биш шүү дээ. Тэгээ цаагаараа өөрсдөө айдаг байсан юм шүү. Мэдхгүй би хэнийг ч айлгаж байгаагүй. CD-ийг нь авч ирсэн үү? Авч тавлаа яа тийм.
Миний одоо диплом дээр чи нэг юу байгаа шүү дээ. Нэг сэв байгаа шүү дээ. Таны ер нь МУС-ийн хууль зүйн сургууль сурсан ер нь дипломоо голч хэдтэй гарсан юм? 3.5 таа гарсан. 3.5. Тэгэхээр бас нэлээд өндөр гарсан юм тийм. Би ч хөдөлмөрсөн шүү дээ. Өөрөө сурсан. Ангийнхныгаа үлгэр дуураалтайгаар бүх юм хийжсэн шүү дээ. Одоо ямар ч захын багшаас ч асууад баасан юм хийжсэн л. Миний хийжсэн юмнаас бүгд компьютер дээр байгаа. Яг тэгвэл намайг саяны энэ сэтгүүлчийг айлгадун авсан гэж хэлмгээд би бүх даалгавраа компьютер дээр хийсэн байгаа. Би ер нь маш их баримт цуглуулж өөрийгөө баримтрах хамгаалдаг шүү дээ. Хамгийн гол нь тийм. Тэгэхээр ер нь тэмцээн явхад бол хууль хэрэгтэй гэж үзвэл хуулийн сургууль сурсдоо ер нь зүгээр хуульч болъё гэж сургууль сурчвоо. Ер нь манай нийгэм чи өөрөө хуулийн дийдлэг нийгэм рүү орсон шүү дээ. Одоо хуулийн дийдлэг нийгэмд орсон хүн чинь хуулийн дийдлэх болохгүй шүү дээ. Тэгээ тэр хуулийн дийдлэхэд бол ихтэй тэр хуулийг заавал сурах хэрэгтэй шүү дээ. Тэгжээд нийгмийн харилцаа зөв байж байгаа. А хоёрдугаар намайг одоо бас хуульч шалтгаан далимдуулаад аваач хийгээд хахын сүлдээ сайн хуульч болцохоор аваач ихнэг үе харъя. Энэ орохгүй бол клейм нөлөөс орохгүй тулд биш. Оруулж болно шүү дээ. Би өөр хэмтэрхий хэлбэ орно шүү дээ. Яг орохгүй гэж. Хинч хууль буруу юмнаас олж. Тийм буруу юмнаас буруу хийгээгүй. Зүгээр нийтийн эрхшин төлөөс шаардлага тавьдаг. Тэр буруу хийгээ яваад исэн юм шүү дээ. Тэр гэмтмээр хэрэг мэтэр аваач хийж байгаа чинь миний сэтгэл нийцэхгүй байгаа байхгүй. А би буруу юм хийсэн бол ороход болно шүү дээ. Ер нь хүн чинь биш дээ. Альва нэг юм буруу юм хийсэн баригдах юм бол хүн гимшдэг байхгүй. А юу ч буруу юм хийгээг байхад аваач тэгвэл хүн чинь улам л омөрчдөг байхгүй даа угаасаа л. Тэгээ тухайн үед яагаад тэнцээг вэ? Яагаад ингэж өөрийнхөө эрх ашгийг одоо хамгаалахын тулд дуугарч болов вэ? Би түрүү хэлсэн шүү дээ. Өөрийнхөө төлөө хугацаа гараг байна. Арай болоогүй. Эхлээ би нийтээр шиг нэг жоох дуурал дахиад аваач хийж нэг гэж бодсон юм. Хэвэл хийж лээ нэстэ. Хийх нэтгээ яасан ч яддаг. Надад тэр дайхан байхгүй. Одоо харин дахиад ормоор байна. Орж тэр шарангийн амьдралтай жоохон танилцсамаар байна. Данч манай Тэмүүжин багш намайг хийхгүй л дээ. Би ямар муу юм хийж муухай юм. Хууль зөрчил хийх байгаа юм чинь. Тэгэхээр бас Монголын чөлөөт ахмадын холбоотой бас хамтарч ажиллахыг хүссэн хүмүүсээс байдаг л байна. Энэ хүмүүсийн хувьд бас танаа одоо энэ холбоотой ер нь хамтарч ажиллахын тулд яах ёстой? Яаж холбогдох ёстой? Бид бүгд холбогдсон байгаа. Монгол улсын хэмжээнд одоо мэдгүй хүмүүс байна л да. Тий, яг ахмадын чиглэлээр ажиллаж байгаа бүх байгууллагатай холбогдсон байгаа. Очоод би одоо ирж бичлэг уулзаад хамтаа ажиллагааныхаа гэрээг байлгахад тухайн байгууллагаас юу тусах юм, манайхс юу тусах ингээд гэрээний хоёр тал хэлцээр хийгээд гэрээгээ хийгээд явахаар ингэж бодож байгаа. А ер нь Монголын нөгөө 90 жилийн түүхтэй ахмадтай холбоотой бид нэр эхлээд нэгдсэн нэг мэдээлэл гаргаж нийт ахмадуудыг одоо эдгээр бол ингэж нэгдмэл явж байгааг эхлээд харуулж иж тэгээд би бусад одоо бүх ахмадуудтай холбогдох ажлаа орондоо явуулъя гэсэн юм юутайгаа бодолтойгоо. Чиг баримтгүй юм одоо яг гудамжаар те ямар ч одоо харьяалалгүй тэгээд хог одоо лааз түгээд амьдралынхаа бор хоногийн өнгөрөөгөө явж байгаа ахмадууд бол зөндөө байгаа. Өрөвдөлтөй харагддаг. Тий, бид нэр одоо монголчууд чинь өвөг дээдсээ хүндэлдэг, ээж аавгаа хайрладаг, тэднийхээ сургаалыг сонсдог. Эдгээр хүмүүст гол нь хурж ажиллах болоо. Сайхан үндэсний заншилтай шүү дээ. Тэгээ одоо энэ заншлыг бид нар буцаад сэргээж нэг ч ахмадыг хараа хилтнаас үлдээхгүйгээр авч ажиллах юм ажил хийх гэж юм л да. Авлагын чинь Монгол улс нэг 200 гаруй мянган ахмадаа бүдийн бүтгэд авчдаг тийм чадaltaй ахмад юм яадаг гэж ямар юм биш. Тэгвэл ахмадын авлага ажил хийх хэрэггүй шүү дээ. Угаасаа. Ерөнхийдөө одоо та бидний ярилцах хугацаа дуусчихна. Тэгээ их сайхан одоо залуу сэтгэлгээтэй маань бас ихч. Тэгээ бидний урилгыг одоо хүлээж авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Монголын ахмадуудын төлөө одоо маш олон ажил хийнэ гэдэгт бол итгэлтэй байна. Таны ажилд одоо амжилт хүсье. За баярлалаа. Тэгээ танай телевизийн хамт олныг гэсэн Монголын зөвхөн ахмадууд биш ер нь монголчууд нийтдээ ажиллахад бас үнэтэй хувь нэмэр оруулаарай гэж хүсээрье. За ингээд үзэгчдээ хар цагаан нэвтрүүлэг өгөр өндөрлөж байна. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Баяртай үзэгчдээ.